За бүгдэнд өдрийн мэнд хүргье. Тэгэхээр төрийн бодлого, шийдвэр, хууль юун дээр үндэслэж гардаг вэ гэвэл нийгэмд үүсэж байгаа проблемыг шийдэхин тулд бид нар энэ төрийн шийдвэр гаргаж ингэж сууж байгаа. Өнөөдөр нийгэмд энэ төрийн өмчөд аж ахуй нэгжтэй холбоотой хулгай их байна. Төрийн өмчөд аж ахуй нэгжүүдийн захирлууд гэмт хэрэгт холбогдож байна. Төрийн өмчөд аж ахуй нэгжүүдийн зардал нь өндөр байна. Ашиг нь бага байна. Ашиггүй ажилдаг төрийн өмчөд компанид тууз ажиллана гэдэг нь одоо ямар утгатай юм? Би тэрийг сайн ойлгохгүй. Төрийн өмчөд аж ахуй нэгжүүд одоо зах зээлд оролцоо нь нэмэгцээр байна. Төрийн өмчөд аж ахуй нэгжүүдийн туузын удирдлага нь төлөөлөл удирдах зөвлөл нь нэр төдий ажиллаж гин гэх мэтлэн ийм проблемууд байгаад байгаа маа. Ийм проблемууд байгаад. За энэ проблемыг шийдэхин тулд энэ засаглалыг төрийн өмчөд компаниудын засаглалыг сайжруулахтай холбоотой ийм хууль орж ирж гин гэж ингэж харж байгаа. Хуулийн төслийг нь уншаад үзэхэд бас яг энэ бүрэн шийдэгдсэн ийм бас хууль болж чадаагүй байна. Маш их хэмжээний найруулгын бөгөөд агуулгын ийм зүйлүүд байна. Би бас намын бүлэг дээр орж ирэхэд энэ саналыг хэлсэн. Өнөөдөр дахиад яг энэ чигээрээ л орж ирж байна. Хурал дээр ажлын хэсэг гаргаад цаашаа хилцээ явах уу, эсвэл энийг нь хилцэх журмаар дэмжээ явах уу, эсвэл буцаах уу гэдэг өнөөдөр ийм шийдвэр гаргахаар бид нар суралцж байгаа гэж өнөөдрийн хурлыг би ингэж ойлгож байгаа. Ингээд би нэг хэд хэдэн асуултуудыг бас асуумаар байна. Өнөөдөр энэ төрийн өмч гэдэг бол цаанаа бол угтаа ард түмний өмч. Эцсийн өмчлөгч, эцсийн ашиг хүртэгч нь ард түмэн. Энийг менежментийн хийх, сайжруулах, ард түмэнд ашигтай хэлбэрээр авч явах үүрэг нь төрийн үүрэг. Төрийн үүрэг. Өнөөдөр энэ хуулийг би орж ирэхдээ яагаад энэ төрийн өмчийн тухай хууль болон энэ төрийн өмчийн засаглалын энэ хууль хоёр яагаад хамтдаа нэг цогц болж орж ирээгүй юм бэ гэдэг дээр би жоохон гайхаад байгаа юм. За миний хувьд бас энэ төрийн өмчийн хороонд бас ажиллаж исэн хүний хувьд энэ төрийн өмч гэдэг, орон нутгийн өмч гэдэг агуулга дээр би өнөөдрийг хүртэл эргэлзсэн хэвээрээ явдаг юм аа. Хуулийг аваад үзэхэд Монгол Улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр төр нь нийтийн өмчийн болон хувийн өмчийн альбаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар тогтооно гэдэг заалт байгаа. Үндсэн хуулийн 59-2 дээр аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлнэ гэдэг ийм заалт байгаа. Орон нутгийн өмчтөй байна гэсэн ийм зүйл заалт байхгүй. Тэгэхээр энэ өмчийн ойлголтын асуудлуудыг нэг болгох үүднээс энэ хоёр том хуулигаа одоо төрийн өмчийг зохицуулсан хоёр том хуулигаа хамтд нь одоо оруулж ирэх ийм асуудлыг оруулж ирж болоогүй мүү гэдэг нэгдүгээр асуулт. Хоёрдугаарт нь энэ төрийн өмчийн эцсийн одоо ашиг хүртэгч нь ард түмэн юм болвол энэ хувийн хөвшилтэй төрийн энэ байгууллага, төрийн энэ өмчит компаниуд өрсөлдөг явдлыг бүрмөсөн хаах хэрэгтэй гэж ингэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл төрийн өмчтөө хувийн хөвшлийн хийж чадах ажлыг төрийн өмчит компаниуд хийн гэдэг бол үндсэндээ хувийн өмч рүү халдж байгаа ийм хэлбэр. Тийм учраас энийг бол хаасан заалтыг оруулж ирж өгөх ёстой байсан гэж би ингэж үзэж байгаа маа. За мөн төлөөлөл удирдах зөвлөл бол компанийг ашигтай ажиллуулах бүх зүйлийг хийх ёстой. Гүйцэтгэх удирдлага бол төлөөлөл удирдах зөвлөлийн шийдвэрээр компани удирдлагыг хэрэгжүүлдэг. Гэтэл гүйцэтгэх удирдлагууд өнөөдөр өөрийгөө төрийн өмчийн эзэн гэдээ ойлгочихсон. Яг эзэн мэтээр одоо төрийн бусад байгууллагууд гүйцэтгэх удирдлагатай харьцдаг. Энтэй чи холбоотой энэ төрийн өмчит компаниудын засаглал муудаад байгаа маа, алдагдаад байгаа юм. Ийм учраас энэ хуулийн дээр энэ хувьцаа эзэмшигчид За 1 минут нэмж өгье. Хувьцаа эзэмшигчдийн эрх үүрэг, төлөөлөл удирдах зөвлөлийн эрх үүрэг, гүйцэтгэх удирдлагуудын эрх үүргийг маш тодорхой тусгаж өгөх хэрэгтэй. Гүйцэтгэх удирдлага өнөөдөр төлөөлөл удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр ирээд төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрүүдийг хүлээж аваад, засгийн газруудын шийдвэрийг хүлээж аваад шууд хэрэгжүүлэх тийм субъект биш шүү дээ. Биш. Өнөөдөр яг энэс чинь болоод төлөөлөл удирдах зөвлөл нэр төдий ажиллаж байгаа. Өнөөдөр гүйцэтгэх удирдлага хариуцлага хүлээх биш, төлөөлөл удирдах зөвлөлүүд нь өнөөдөр гүйцэтгэх удирдлагын өмнөөс хариуцлага хүлээх ёстой. Энэ засаглалын хууль батлагдсантай холбоотойгоор энэс цаашдаа гүйцэтгэх удирдлага биш, төлөөлөл хэрэгжүүлж байгаа нөхдүүд хариуцлага хүлээдэг ийм зохицуулалтууд орж ирж энэ засаглалын чинь энэ хууль сайжирсан байх ёстой. Гэтэл энэ агуулгаараа бас орж ирээгүй байх шүү гэдгийг бас та бүхэнд хэлэх гэж байгаа юм.
За энэ хуулийн төслөөс нь задлаад асуух юм бол энэ 7 дугаар зүйл одоо ямар учиртай бүү мэ? Төрийн өмчт компани үндсэн чиглэлийг оруулж ирнэ гэж байна.